Бид амьдрал дээр физикийн хуулийг зөрчих нь зарим үед бидний амь насанд халтай байж болно. Учир нь физикийн хууль ихэвчлэн зөрчигдөхгүй байх магадлал өндөр. Олон хүмүүс өөрийн хайхрамжгүй эсвэл санаандгүй тохиоллолоор амнасаа эрсдэлд оролдог. Энэ удаагийн хүлд орцсон хүмүүс цувралаараа ажил мэргэжлийнхээ хүрээнд албуурыг гүйцэтгэж байх үедээ амь нас, эрүүл мэндээр хохирсон мөн та бүдэд сургамж болгох үүднээс болгоомж хаач ямар ч үд илүүдэхгүй шүүгээд бичлэгээ хүргэж байна. Та бүхнээс минь муу бүхэн холоорой халтугай. Энэ удаагийн ихний түүх бол 51 настай Зангаас эхлэх юм. Тэрээр Хиттийн Тайзоу хотын хувцсны үйлдвэрт ажилладаг байв. Нэгэн өдөр түүнтэй зуг ажилладаг хамтрагчид нь маш аюултай нэгэн шийдвэрийг гаргасан юм. Тэд сэрэт ачигч машин дээр 4 тонн жинтэй 52 металл хавтаг ачиж зохиох ёстой даацнаас 500 кг-аар хэтрүүлсэн юм. Ачааг тэнцвүүлэх үүднээс нэг ажилтан хойно суусан. Гэхдээ тэр хүн 500 кг жинтэй биш учраас сэрэт ачигч машин урагшаагаа годроотож арын 2 дугуй газраас хөндөрсөн юм. Энэ үеэс хойш 15 секунд Зангийн амьдралын сүүлчийн үеч байлаа. Өдрийн 13 цаг 47 минутын үед Занг хамт ажилладаг хүмүүстэй туслахаар яараа очив. Тэр сэрэт өргөж машиныг газраас хөндөрөх үед нь туслахаар гараараа зүгтсэн. Гэтэл харамсалтай нь түүний гар нь альтарч сэрэт өргөгчийн доор унсан. Яг энэ үед ацаа ачаанд гулсаж суугаад сэрэт машины арын 2 дугуй инерцээрээ газартахад Зангийн дээр унсан. Ядж байгаа сандарсан жолооч нь нэмээд хаазан дээрээ гიშгээд Зангийг гүйцээсэн. Энэ бүх зүйл яг 15 секунд дотор болж өнгөрсөн. Мэдээж тэр даруй түрүүн цэслэмж аврах багийнхаа ирсэн боловч Занг нас барсан байсан. Энэхүү харамсалтай осол ажлын байрны тодорхой заагдсан дүрмийг зөрчснөөс болсон юм. Тиймээс та бүхэн дараа техник хэрэгслийг зохих дүрм зургийн дагуу ашиглаарай гэж хүсэж байна. 2012 оны 8 сарын 16-нд 21 настай Дэй Дэвис Флоридагийн Джексонвилл хотод ажлынхаа анхны өдрийг эхлүүлжээ. Тэрээр энэ үед шин төрсөн охиноо алдсан уян гашуутай байсан ч амьдралаа өөрчлөхөөр шийдсэн юм. Түүний ажил дээр хийх ёстой зүйл нь палетайзер машин дээр ажиллаж хайрцагласан лонхтой бүтээгдэхүүнийг палетын дээр өргөх ёстой байв. Гэвч машин олон жилийн турш эвдрэл гэмтэл гарч лонхнууд хагарах, шингэнүүд асгарах зэргээр янз бүрийн бохирдол гардаг байжээ. Ихэнх тохиолдолд энэ үед ажилчид өөрсдөө гараараа цэвэрлэх үедээ үйлдвэрийн ажлыг доголдуулж удаашруулахыг гэж ховхон тохиолдолд цэвэрлэдэг байсан. Энэ өдөр яалчгүй цэвэрлэх шаардлагатай болж ажилчид цэвэрлэгээ хийж Дэвис машин доогоор орсон. Угтаа бол цэвэрлэх үед аюулгүй байдлын дүрмийн дагуу машиныг түгжиж платформыг тулгуураар бэхлэх ёстой байсан ч ажилчид үүнийг хийгээгүй. 16 цаг 49 минутын үед дээд талын ажилчид цэвэрлэгээгээ дуусгаад машинаа асаацсан. За энэ үед Дэвис үйлдвэр даяар маш хүчтэй оройсон нийт ажилчдыг цочирдуулсан. Яасан бэ гэвэл 900 кг жинтэй палеттай харьцууд түүнийг дарж унсан. Мэдээж яаралтай аврах багийнхаа ирсэн харамсалтай Дэй Дэвис аль хэдийн нас барсан байсан. Хэрвээ үйлдвэрийн эзэд үйлдвэрийн энэ асуудлыг эртхэн шийдсэн бол энэ залуу харамсалтайгаар амнаас алдахгүй байсан. Мөн дотоод дүрм журмыг ажилчид сайн дагсан бол ийм зүйл бас болохгүй байжээ. 2022 оны 6 сарын 27-ны 17 цагт Хиттийн Далиан хотын хүнсний үйлдвэрт нэгэн ир токрийн машинаар ажиллаж байв. Тэр машиныг бэлдэж шалгах гэж ердөө 1 минутыг зарцуулж асаах товчийг даржээ. Гэвч машин асах тэр үед машин хурдтай эргэж түүнийг өөрлөгөө татжээ. 10 секундын турш тэр машины доор эргэлдэж хамт ажилладаг хүмүүс нь машиныг зогсооход түүний биеийн байдал маш аимшигтай байдалтай байсан. Аз болоход эмчнэр гайхамшиг бүтээж түүний амь насыг аварсан. Харин 2019 оны өвөл өөр нэг ажилчинд ийм аз тохиосонгүй. Тэрээр хамгаалтын хувцас өмссөн ч аюулгүй байдлын дүрмийг дагаагүй. Тэрээр машиныг тойрж очиж асаахын оронд машин доогуур орж эргэлдэгч хэсгээр нь бүхийж машиныг асаасан. Мэдээж эргэлдэгч машинд түүний хувцас нь орооцолдож тэр хэдхэн секундын дотор нас барсан. Ийм ослууд дэлхийн хаасайгүй хитрхи түгээмэл тул машинтай ажиллахдаа та нар аюулгүй байдлын дүрмийг ягштал баримтлах ёстой шүү. 2015 оны 10 сарын 15-нд Энтхийн Сурат хотын нэхмлийн үйлдвэрт нэгэн залуу энгийн Джейсон станцтайгаа ажиллаж байв. Түүний ажил нь утасны нэхлэлтийн хурд эсвэл ямар нэгэн доголдол гарахыг хянах байсан юм. Гэнэт түүний гар утаснуудаа орооцолдож татагдан хурдтай эргэлдэж том дамар руу оржээ. Түүний бие 7 секундын турш утаснуудаа орооцолдож яг л агуулдаа шиг болсон байна. Цуг ажилтдаг хүмүүс нь дамрыг зогсоож утаснуудыг хайчилж түүнийг аварч чадсан. Нэхмэлсний холбооны тэргүүний хэлснээр иймэрхүү осол ихэнхдээ үхлээр төгсдөгч энэ удаагийн тохиолдол бол үнэхээр гайхалтай азтай тохиолдлоо гэж хэлжээ. 2023 оны 6 сарын 22-ны өглөө 8:55 минутанд нэгэн үйлдвэрт 2 ажилчин цаасны хальсыг өнгөрүүлэгч машинд хийж байв. Энэ том металл иргэдэг цилиндр нь газраас ердөө 10 см өндөрт маш хурцтай иргэдэг байсан. Цаасны хальс конвейерээс унахад
Нэг ажилчин үүнийг нь буцааж хийсэн ч гинэд гар нь өхрүүлэгчэд татагдсан. Түүний бие 10 см-ийн завсраар чихэгдэн орон алга болсон. Хамт ажилтдаг хүмүүс нь зогсоох товчийг хайж минут гарan явахцаа алдсан. Тэгээ энэхүү осол нь бас хайхрамжгүй азгүй тохиолдлоос болсон. Мөн ажилчид тоног төхөөрөмжийн ажиллагаа яаралтай үеийн авах арга хэмжээг мэдэх нь маш чухал юм шүү. 2021 оны 2 дугаар сарын 9-нд усан онгоцны зогсоол дээр нэгэн ажилчин хөлгийг бэхлэх олсны татлага дээр ажиллаж байв. Гэнэт олсны зузаан хэсэг чангарч асар хүчтэй хурдаар тасарч түүний биеийг шавхурджээ. Усан онгоцны тавцан дээрх снапбэк бүс бол маш аюултай хэсэг гэж явд юм байна. Тиймээс магадгүй энэ залуу дүрмээ сайн мэдээгүй юу эсвэл азгүй тохиолдол гэдэг нь үнэхээр харамсалтай. Түүний гэмтэл хэр зэрэг нь тодорхойгүй ч ийм осол ихэвчлэн мэдээж эмнэлэгт хүргэгдэнэ. Тэгээ өөр нэгэн онгоцон дээр мөн адил иймэрхүү осол гарч байсан. Нэг залуу татагдж байгаа хөлгийн онгоцны гинжинд хувцас нь оролцож татагдаад харамсалтайгаар амьсаа алдчихсан юм байна. Тиймээс бүгдээр усан онгоцны снапбэк бүсээс холхон байх хэрэгтэй шүү. 1990 оны 9 сарын 2-нд Канадын Ванкувер хотод автоуралдаан болжээ. Тухайн бүс нутгийн жолооч Росс Бентли 16 дугаар тойрог дээр машины нэвтрэлээсээ болж зогсжээ. Маршалын багийнхан түүний машиныг замаас зайлсхаар гүйж очсон ч яг тэр үед Вилли Трипсийн машин хурцтай ирж 22 настай Жан Патрик Хейнийг мөргөжээ. Хейн ухаангүй хэд хоног хэвтэж байгаад эмнэлэгт нас орсон. Тухайн уралдааныг огтхон зогсоогүй бөгөөд Рипсийн хувьд энэ уралдаан түүний хамгийн шилдэг уралдаан байсан. Осол яг юунаас болсон бэ? Маршалын багийнхны буруу юу эсвэл тухайн үеийн уралдааны дүрм ямар нэг асуудалтай байсан уу? 2017 оны 7 сард агуулгад сэрэд ашигч машины жолооч 2 өндөр тавируудын голоор явж байв. Гэнэт тэр тавирт баг зэрэг хүрэхэд энэ яг л домино шиг тавируудыг нураахад хүргэсэн. Тавир дээрх хайрцагтай зүйлс бүгд нурж агуулгын талыг тэр чигээр нь нураасан. Жолооч бараануудад аруулсан ч амьд үхсэн хэсэг нь тодорхойгүй. Мэргэжлүүдний харж байгаагаар энэхүү осол нь тавируудын хангалтгүй сул хийц жолоочийн алдаа зэрэгээс болсон гэж үзсэн. (2024 оны 3 сарын 27-нд Таиландын Чонбури мужийн Вандапакийн үйлдвэрт 4 цаг 47 минутын үед хяналтын камер аимшигтай үйл явдлыг дүрсэндээ бичсэн. Хоёр ажилчин ажиллаа хийж байхад роботын гар гинэт нэгнийх нь дээр бууж түүнийг ширээн дээр дарсан. Тэрээр хашгирч амжаагүй ба хамтрагч нь юу болсныг анзаараагүй хэсэг байсан байна. Түүнийг чөлөөсөн ч аврахаас хэтэрхий оройтсон байжээ. Үйлдвэрийн удирдлагууд робот зөв ажилласан. Ажилчин буруу цагт доогуур нь орсон гэж мэдгдсэн ч роботын ажиллагаа анхааруулгын тохиогүй ажлын байр нь аюулгүй байдлыг хангаагүй нь тодорхой. 2018 онд Хятадын Хүннай мужийн Шаацангийн үйлдвэрт 49 настай Зоугийн бие рүү роботын гар 10 металл саваа хатгажээ. 30 см-ийн урттай 12 мм-ийн диаметртэй саваанууд байсан. Эмчнэр түүнийг аварсан ч рентген MRI хийх боломжгүй байсан тул шууд мэс засал хийсэн. Мөн 2017 онд Хятадын Сичуан мужийн барилгын талбайд 37 настай Ямми захиргааны утасанд хөрч барилгаас унан 120 см-ийн урттай арматур дээр зоогджээ. Гайхамшигтай тэр амьд гарсан ч хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон юм. Мэдээж дээрх бүх хэрэгүүд маш харамсалтай хэрэгүүд үүн дээр нэмээд хэлэхэд та бүхэн ажил төрөл албан үүргээ гүйцэтгэх үедээ ямагт нэг номерт өөрийн алтан амьд ажилд оруулахаас зайлсхийж ажлын байрны дотоод болон гадаад дүрм зургийг ягшталсан сахиж байгаарай. Та ганцхан лаймтай, ганцхан ламдрын тиймээс үргэлж сонирхсан юмшдаг байгаарай. Одоо та бүхэндээ гэртээ 2010 оны 8 сарын 5-нд Чили улсад болсон нурангийн улмаас 700 м-ийн гүнд 69 хоног байж үхэлд ойрсон хүмүүсийн талаар хүргэх гэж байна. Тэнгэрт нар гэж зөөлөн салхисхий гэж борооны дараас ингэсэн мэдрэмж өгдөг энэ сайхан дэлхийд хин нэг амьдараа 69 хоног газар дор оршуулгадвал яах вэ? Түнэр харанхуй нөмөрсөн газрын үнд бүр 7 м биш 700 м-ийн дор хоол хүнсгүй халуун чихтэй агаар амьсгалж уулын нуранг юу юугүй хизээ мүдгүй чамайг дарах юм шиг мэдрэмжтэй байх ямар хэцүү бол. Гадаа хартанч чамайг амьд өгөөг мэдэхгүй, чамайг хайж байгаа эсэгч мэдэхгүй. 69 хоногийн өнгөрөөнө гэдэг бол хэн бүхний хүсэх хүсэл биш нь ойлгомжтой. Энэ бол миний болон 32 хамтрагчийн түүх юм. Бид Чилийн Атакама зүйлд байрлах Сан Жосе уурхайн гүнд 2010 оны 8 сарын 5-нд болсон аимшигт гамшигын үеэр хүний төсвөр төвчээрийн хязгаарт хүрч итгэл найдвар гэж ямар хүчтэй зүйл болохыг мэдэрсэн юм. Намайг Луис Урзуа гэдэг. Би тэр үед 54 настай байсан юм. Уул уурхайн салбарт олон жил ажиллаж топографч Сан Жосе уурхайн ээлж ахлагч байлаа. Атакама зүйл бол дэлхийн хамгийн хуурай газруудын нэг учраас тентхийн уурхайчид өдөр бүр амнаас эрсдэлд оруулан алт зэсийг газрын гүнээс олборлон гаргаж ирдэг байлаа. Миний амьдрал ч амаргүй байв. Чилийн цэргийн дэглэмийн үед би аавыгаа алдсан юм. Аав минь коммунист намын гишүүн байсан. Харин хойд эцэг минь социалист намын гишүүн байсан.
Аавын өнгөрсний дараа би ээждээ тусалж 6 дүүгээ өсгсөн. Энэ хариуцлага намайг амьдралын том зорилтод бэлтгэсэн юм. Сан Жосе уурхай аюулгүй байдлын тал дээр олон муу түүхтэй байсан. 2007 онд нэгэн геологч амиа алдаж уурхай удирдлагууд бидний хэд их ажиллаж бүтээмжийг нэмэгдүүлэхийг шаарддаг байсан юм. Аюулын тэмдэгтүүдийг бид үл томсолдог байлаа. Учир нь бид гэр бүлээд ижих ёстой шүү дээ. Өдөр бүр бид спираль хонгил руу бууж ачааны машин жолоодож экскаватор ажиллуулан уулын гүнд нуугдсан ашигт малтмлыг хайдаг байлаа. Тэр нэгэн пүрэв байраг 2010 оны 8 сарын 5. Манай залуус бөөндө цугларч хошигнож зарим залуу уурхайчид гэр бүлтэй болох талаар бусдын төтөртэй гарах талаар ярилцж байлаа. Гэтэл хэдхэн цагийн дараа бидэнд ямар амьстай зүйл болохыг бидний хэн ч таамаглаагүй. 14 цагийн үед газрын гадаргаас 700 метрийн гүнд уулын чичиргээ мэдрэгдэв. Бүгд агууруу гэж хэн нэгэн ашгарсан. Газар чичирч тоосны өвтгүүл биднийг бүрхөв. Харанхуй биднийг нөмрлөө. Анхны нуралтын дараа бид 700 мянган тонн жинтэй 12 давхар барилгын дайтай чулуу бидний гарах гарцыг хаасныг мэдсэн юм. Бид гадаах ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байлаа. Тайван бай гэж би ашгарсан ч миний хоолой тоосон зангарсан байв. Бидний хүнсний нөөц хэдхэн лазсан тунаа загас, жигнэмэг, баг зэрэг сүү уснаас бүрдсэн байсан. Энэ нь ердөө 2-3 хоногт л хүрэх хэмжээ. Температур 34 хэв, шигшил 90% байсан. Хүчил төрөгч хязгаарлагдмал бид энэ үед амьдараа оршуулгдсан байлаа. Би сандрал гэдэг өсөлтөнтэй адил аюултай мэдж байсан тул 33 хүнийг 500 автгаа дөрвөлжин хэмжээтэй хорогд барин цуглууллаа. Энэ жижиг өөрөө бидний гэр болсон. Би цэргийн сахлах баттай зохион байгуулалт хийж, хүнсийг хуваарлж, хүн бүрт 48 цаг тутамд 2 халбах тунаа хагас жигнэмэг ногдууллаа. Бид машинаас гаргасан үйлдвэрийн усыг сүйтэй хольж гашуун амтыг дарж уудаг байв. Энэ бохир химийн бодистой байсан ч биднийг амьд байлгасан юм. Тэд биднийг хайж байгаа болов уу гэж Мари асуухад би мэдэхгүй. Гэтэ бидэнд итгэл хэрэгтэй гэж би хариуллаа. Эхний 7 хоног биднийг сорьсон. Үргэлжийн харанхуй байсан учраас бид дуулааныхаа гэрлийг хэмнэхийн тулд ховрхон асаадаг байлаа. Бид өдөр шөнийн мэдрэмжээ алдаж, биеийн жин хасагдаж, арьс цаас шиг цайвар болж, заримд нь халдвар төвчөн үүсч эхэллээ. Хамгийн муухай дайсан бол өсөглөн биш айдас байлаа. Газар доор мартагдсан байх уу гэсэн айдас. Би хүн бүртэй ярилцаж урам өгч, өдөр тутмын уулз зохион байгууллаа. Бид дугуулсан шиг цуглаж, гэр бүлийн түүх, мөрөөдлөө хуваалцдаг байв. Нэг нь Библийг гэрлээр уншиж, өөр итгэл үнэмшилтэй хүмүүс хамтдаа залбирдаг байв. Бид угаалгын өрөө амралтын бүс тогтоож, хагаарын чанарыг хянаж, хүнсний хуваарилтыг хийдэг байлаа. Завгүй байдал биднийг цөхрлөөс хамгаалсан. 2 дахь 7 хоногт бидний бие муудсан. Бид өдөрт 300 калори хүрэхгүй хэрэглэж, миний биеийн жин 20 кг-аар хасагдаж, хувцсны нунж нь томдож байлаа. Гэвч 17 дахь өдөр бид өрмөлийн дуу сонслоо. Тэд биднийг хайж байна гэж хашгирсан. 8 сарын 22-нд өрмийн даатчиг бидний хорогдох байранд хүрч бид 33-аа хорогдох байранд байна гэсэн улаан бэгтээ захиа илгээсэн юм. Энэ захиа дэлхийд даяар тарж биднийг амьд байгааг баталсан. Гадаргуутай холбогдсноор Пламус хэмээх хоолоогоор хоол, им, захиа тоглоом ирж эхэлсэн. NASA бидэнд биеийн болон сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах заавар өгч бид дасгал хийж унтах хуваартай болсон. Гэвч аврах ажиллагаа удаашралтай л байлаа. Инженерүүд 700 м хатуу чулууг 26 инчийн хонгилоор өргөмдөж биднийг гаргах ёстой байв. Энэ хэдэн сар шаардлагатай байсан. Шаардлагатай бол бид тэснэ гэж би хэлсэн. Бид видео бичлэг хийж гэр бүлдээ илгээж дэлхийн анхаарлыг мэдэрсэн. Ерөнхийлөгч шашны удирдагчид сая хүн биднийг дэмжиж байлаа. Аврах ажиллагаа олон улсын хамтын ажиллагаа болж Америк нэгдсэн улс, Канада, Өмнөд Солонгосын инженерүүд, NASA-гийн мэргэжилтнүүд биднийг аврахаар ажилласан. 10 сарын 13-нд 69 хоногийн дараа Phoenix 2 аврах капсул бидэнд хүрсэн. Нэг нэгээрээ бид 26 инчийн нарийнхан капсулд орж 15 минутын дотор гадаргуу руу өгсөв. Би хамгийн сүүлд гарсан. Ирчүүдийг нэг нэгээр нь явахыг харсан. Миний ээлж ирэхэд би капсулд орж 700 м хадны дундуур өгсөв. Харанхуй нарийнхан хонгил надад аимшигтайч аргадж байгаа мэдрэмж үнэхээр сайхан байлаа. 21 цаг 55 минутанд би гадаргууд гарч ирсэн. Нарны гэрэл надад харагдахгүй ч цэвэр агаар уушгийг нэвтэлж дүүргэсэн. Олон хүмүүс хашгирч телевизийн камер бичлэг хийж Чилийн ерөнхийлөгч Себастьян Пинера намайг хүүтэйгээ хамт угтсан юм. Би түүнд бид амлснаа биелүүлсэн. Биемжил дахиж битгий болоосоо гэж хэлсэн. Бид хамтдаа төрийн дуулаа дуулж сүмийн хонх 33 ургаачны амьдралын төлөө дуугарсан юм. Бидний амьдрал хийм болж чадаагүй. Сэтгэлийн гүн хямрал, гэмтлийн дараах цэцэн эмгэг бидийг маш их зовоосон. D33 кино Антонио Бандерасийн гол дүртэйгээр бидний түүхийг дэлхийд хүргэсэн ч халдрын нэр биднийг орхисон юм. Зарим нь тэтгэвртэй гарсан ч зарим сэтгцийн тал дээр ямар ч дэмжлэг авалгүйгээр зовсон. Би уурхаатуудад очиж аюулгүй байдлын талаар ярьж манлайлал хичээл заадаг болсон. Шүн бүр би уулын жинг мэдэрч хөтөн хөстөө сэрдэгч нар мандахыг харах бүртээ амьдралын гайхамшигыг мэдэрдэг. Амьдрал бол гайхалтай. Нар бүрч гайхалтай.